төргийн үзэгчтэй энэ хөглөө ярилцлагын нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочноор Монголын зохиолч дэвлэлийн гишүүн Яруу найрагч Чагнаад орж хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд төргий. За баярлалаа. Та бүхэн ч өглөөний мэнд төргий. За өнөөдрийн хоёулангийнх нь сэдэв бол тун удахгүй болох ч байгаа. Амнаас үнэтэй эх орон гэсэн тоглолтын талаар үзэгчтэй бас мэдээлэх байгаа. За 28 гэдэг чинь бас сүүхэд оног үлдсэн байна. Тоглолтын бэлтгэл ажлуудаа л явагдаж байгаа. Тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө 70-80% болсон. Сайхан болж байна. Энэ дуучид энэ төмөөлнийхэн тэмдэглэгээ маш сайхан ихтэй яваа. Сайхан. За таны хувьд хэддэх удаагийн тоглолт вэ? Миний анхны уран бүтээлийн цингүүн байгаа. Би 10 хэдэн жил дууны шилэг яруу найраг бичсэн. Тэгээ одоо ард түмэндээ нэг үзүүлгий айлны гэж бодоод ингээд анхныхаар бүтээл хийж энэ да. Ер нь бол ихэнхдээ дууны шүлэг бичдэг. За 10 хэдэн жил гэдэг чинь бас нэлээдгүй олон дууны уран бүтээлүүд төрсэн баг. Тэгэхээр тоглолтод бол одоо маш олон дуучид ирэх нь бол тодорхой юм шиг байна тийм ээ. Тийм тоглолтод ер нь баг 30-аа дуучин байна. 30-аа дуучин би. Тэгэхээр ер нь бол зарим нь хасагдсан. Их олон 50-60 дуучин байсан. Тэгээд одоо аргагүй ихэнд 4-5 цагийн тоглолт болохоор юм хасгаа зур аргагүй болсон. Тэгээд дараа бас тоглолт хийвэл оруулнаа. Тэгээд гадна үлдсэн хүмүүс дуучданд уучлаарай гэж хэлий давхар дээр бас хэлэх гээд байгаа. За тоглолт хийнэ гэдэг бол бас маш том ажил байдаг. За дээрэс нь мэдээж тоглолтоо хийнэ гэдэг бол эртнээс бас бодож төлөвлөсөн зүйл байдаг. Тэгэхээр нэрнээс нь ахуулаад бас сонирхож байна л да. Нэг л дууны уран бүтээлүүдийнх нь нэг нь байх. За тэр дундаа тоглолтоо ямар уран бүтээлээр нэрлэх вэ гэдэг бас бодож иж өгсөн нэр ах тийм ээ. Тэглгүй яг нь би энэ 3-4 сар бодсон. Наахнаас төлөвлөсөн тийм ээ. Тэгээд ер нь бодож явуулж амнаас үнэтэй их орон гээд нэрлэе. Нэгдүгээр тийм амнаас үнэтэй их орон гэдэг энэ дуу маань нэртэй дуу би тэр дуу маань хэлэн зэргийн дуу гэж хийж болгоно дуу чинь. Монгол улсын гавь жүжигчин ганц мэгч маань дуулсан. Одоо хэлэн зэргийн баг сүлд дуу болтлаа гэж ихэлсэн. Тэгээд хоёрдугаар ерөөсөө их орон гэдэг бид нар их орондоо байж ажил тоглолт хийж байгаа шүү дээ. Өөр газар ихгүй их орондоо байж ингэ сайхан амьдарч байгаа. Ер нь их орондоо байж аж ингээд дуучтайгаа нийлж тийм ээ. Бүх юм л хийдэг учраас тэгээд тэр их орон гэдэг маань өг дээдсийн үе удмаараа дамжин амнасаа золин байж үлдээсэн энэ сайхан газар нутаг ард түмэн ууд ус бүх юм багтдаг болохоор бүх юм бидний амнаас үнэтэй байх учиртай гэж бас давхар бодоод тэгээд их орон амнаас үнэтэй их орон гэж нэрлсэн юм аа. За энэ уран бүтээлийг хийзээ төрөв. Энэ уран бүтээл бол эрт төрсөн 2016 онд ингэж төрөөд одоо өдний болтол нийлэн зэргийн дууж гэж болгоё. Дуучин ганц юм шиг дуугаад дөрн бараг нийлэн зэргийн зүйлүүд болж байна да. Ийм утгаараа бас давхар нэрсэн. Аялгауг нь хэн зохиосон бэ? Саналыг одоо уран бүтээлийн саналыг бас хэн төрүүлж тавьсан тий? Уран бүтээлийн саналыг ганц юм ихшөөрө тавьсан. Ингээд дөрвөн хил, ингээд дөрвөн зүгийн хилээ харуулад ингээд амнаас үнэтэй их орон ингээд ийм дуу одоо хэлэн зэргийн жуулгад хэлэн зэргийн бие хөгжлөхөд ихтэй байна гэд санал тавиад тэгээд тэрийг би үлээж авч сайхан бичээд тухайн үед хэлэн зэргийн дууж гэж болгоно дараа байсан гав үе гэж би уршин тавьчихлаа. Тэр хүн аяд хийсэн тэгээд ийм сайхан дууссан. За тэгэхээр 30 гаруй уран бүтээлчд оролцсон гэдэг чинь тэгэхээр бол нэлээд урт бас цаг хугацаатай сайхан тоглолт болох байх. За тэгэхээр таны урталт бас ээж гэд нэрлсэн ном байна. Энэ номныхаа талаараас ярил. Би одоо ээж ер нь бага наснаас ээж энэ хүн болгол ээжийн дурсамж ээжтэй холбоотой тийм ээ. Дурсамж одоо ээжигээ санаж бодож явдаг байх. Би бол одоо ээжтэйгээ багадаа их аргалт үзсэн. Тэгэл ингээл багаас аудио болт аргалт үгээл том бол нормоноос зүгдээлдэл аргалт үгүй. Тэгэл хүн болгонд байдаг л да. Ялгаа ах би над ч гэсэн тэгэл илүү ойр байдаг учраас юу нээж байгаа тухай дан ном гаргана. Гэт энэ ном маань дан ээжийн шүлгүүдээс бүтсэн. 200 ээжийн шүлгүүдээс бүтсэн энэ ном гаргана. Тэгээ ээжтэй
тэг ном гаргасан юм. Ээж гэдэг ийм учиртай ингээд бодож тэгж гаргаад ингээд бэлэг байсан да. Хизээ гаргасан бай та. Энэ 19 он гаргасан. 19 он гаргаад одоо чинь 6 жил юм болох юм тийм ээ. За энэ номон дээрээс та онцлоод нэг шүлгийг бас энх хөглийн ярилцлагын нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээ сонирдуулвал. За баярлалаа тэгэлгүй яах вэ? Би одоо ээжтэйг одоо ингээл дөнгөж ингээл сөхөхөд л одоо ээжтэйг нэг аргалт түүж явсан ээж энэ дүүдрэг байгаад байгаа байхгүй юу? Тэгэл ингээл сөхөд одоо энэ шүлгээсээ одоо гоо шоолыг тийм ээ. За тийм. Ижим нэг дорны шаргал өвсөнд араг өөрөн бөхтийж домгийн цагаан шөнөөр бүүвээ дуулсан ижим хизээ сүрхгүй сэтгэлдээ хідэн тарин хилчгээд хэрийн шаргал өвсөнд намайг хөтсөн ижим шиврээ борон дундуур бор аргал хучиж ширүүн адарт норсоор алхаж ирдэг ижим шинийн гаравдын саранд хүүгэн даатхан дэлгэрч хаад шинэхэн орсон засаар цай чамдаг ижим хүүдний шурхтай үжихэд эгийн сэтгэлээ нөмөрч хүний хитэн туглыг өөрийнхтэй хашдаг ижим хадуу нартай өдрөөрч гэрийн сүудэр тоглаад хачин сайхан дээлийг надад ойдог ижим шүүдэрт намрын өглөө нэмгэн дөрлөхтэй жиндэж сүүлчийн шуу буцхад ойлж үддэг ижим шүүр салдан сандрахтаа нарийг дуудаа тайвширдаг сүүн амтай бурхан бүсгүй заяат ижим таны хаан тасалж өгсөн ижил хэлхээ тамаар талынхаа буурал хөрсийг зурж яваа болохоор хар дарсан зүүдэн дэнч нарийг тань хүүн дуудаад хайр тарьсан зүрхэнд нь хамт явнаа ижим дидэн болсон. Тэгвэл бас л нэг 12 3 он ингээд бичижээс шүлгүүд ээж ингээд. Дан одоо ингээд сөхөд л ингээд дан ээжийн шүлгүүд 2 дуу шүлгүүд байгаа. Ээж болоод за аав ээж их орон хайр бол мөнхийн сэдв гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Уран бүтээлчд бол аливаа уран бүтээлчд ихэнхдээ маш олон төрлийн л сэдвтэй шүлгнүүд бичдэг. Гэхдээ зөвхөн ээжийн тухай шүлгээр ингээд 200 гаруй шүлэг зохиогоод ном гаргана гэдэг бол бас ховрах. Тэгэл энийг бодсон юм. Тийм ээжийн тухай шүлэг ч юм уу дан аавын тухай тийм ээ. Ер нь дан хайрын тухай шүлэг байна. Дан хайрын тухай. Тэгээ дан аавын тухай ээжийн тухай шүлэг байдаг юм. Тэгээд ер нь ээжийн тухай би ер нь тэгэл бодоол ингээл тэр хамтаа ингээл дараалт үүж явсан. Тэр нэг манай би чаранга хашаасан юм шүү дээ. Тэгээд манай сумын төвд бараа хоолоо. Тэрүүгээр дагаад дараалт үүж явсан. Тэр өсөг л байг ингээд бодоод тэгж бодогддог байхгүй. Тэгэл бодогдох тэр явстаад ингээд шүлэг орж ирж бичдэг. Тэгэл ингээд бичсээр явгаал мишээ шүлэгтэй болсон. Тэгэл сүүлдээ нэрийгээ ерөөсөө 200 болгоод ингээд ээжийн тухай ном гаргая гэж хэлээл ингээл зориул гаргасан да. Тэгэхээр ээжийн хайрыг одоо магадгүй 200 янзаар илэрхийлсэн гэдэг юм уу? Тэгж ойлгож болох уу? Одоо ээжийн аяр нь болно. Яг 200 бодсон байна. Тэгээд энэ нэр сая би засаагүй сонин. Энэ шүлгээд эргэж застдаг ерөөсөө ингээд бичээд яхад засагдаагүй тийм. Бас тийм өөр мүц. Тийм өнгө систем байна. За тэгэхээр амнаас үнэтэй их орон гэд тоглолтоо нэрлсэн амнаас үнэтэй их орон гэд Монгол улсын гавьяач жүжигчин Ганч Шимгийн дуулсан уран бүтээлийг энх хөглийн ярилцлагын нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ зориулаад эргээд студид олцсон.
сүрлэг уулсмын байгч бидний сахин хамгаалсан баян хайрхан цастаа байвин хатлан өмөрсөн тэр хийдээ ханатхнаас цэрэг тэрчүүн хадунган хатин зүрхэндээ хайрын захлаад бичгүүлсэн цагаан татсан өмөрт хэдийн агдаг тайгмын цэрэг биений сахин хамгаалсан цэнхэр уня удамд хязгаармын эцэг дээцийн аймгийн үтэй эхорны дахин хэлмийн хадунган хатин зүрхэндээ Нэвтрүүлэгт хамтаа үзэгчтэй баярлалаа. За амнаас үнтэй их орон гэд тоглолтоор нэрлсэн уран бүтээлийг та бүхэн хүлээн аван сонслоо. За тэгэхээр тоглолтод ямар дуучид оролцох уу? За таны хувьд өөрийнхөө тоглолтын онцлогийг юу гэж харж байна? За тоглолт ер нь их сайхан болно гэж бодож байгаа. Тоглолтод одоо олон дуучин орсон. Тэгээд миний дуунуудыг ингээд дуулж өгсөн ингээл Монгол Улсын гавьчин ганц юм биш Дарима гавьд дөөрийн тэгэл төр мандах болдон мөнгөн цэцэг мөнгөн шигаа орон зайж болон чимэг өрөө зүхвэ чимбай хандамаа гэдэг одоо их мэдчлээ уран бүтээлчүүд тийм ээ дуунуудыг сайхан дуулж өгсөн хамтарч ажилладаг дуучид оролцсон. Тоглолтын онцлог үл их сайхан болно гэж бодож байгаа. Ер нь их өөр мэц шийдэлтэй бид ярьж байгаа нэг жоохон нууц. Тоглолтын дээр сюрпризүүд маш олон байгаа тийм ээ. Тоглолтын тасалбарыг хаанаас авч болох вэ? Тоглолтын тасалбар TKC юм байна. Бүхий өргөний кассалын худалдааж байгаа. Та бүхэн бас яараараа ер нь оног төгсөх их том баг болсон шүү гэж эндээс хэмжлээ. Одоо бас 3-4 хоног үлдсэн юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас нэрээ пледэ яаралчлан ахгүй болвол дуусчих магадaltaй. За тэгээд дэлгэцэн доогоор гарч байгаа утсаар та бүхэн мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа. За нэвтрүүлгийн эхэнд уран заяагийн хатан зүрхний хайр гэд таны уран бүтээл бас явлаа шүү дээ. Энэ уран бүтээлийн түүхийг бас ярил. Энэ ер нь хүмүүс бүх уран бүтээлдээ хайртай л да. Тэгэхээр энэ бас надад их содон онцгой санагддаг юм. Энэ уран бүтээл чинь 2019 онд хийгдсэн дуу байгаа. Энийг аян хийсэн. Аян Монгол Улсын орлогын гавьтгалд найдан жоох аян хийгээд тэгээд энэ аян дээр бид нэр уулзж агаад нэг гоё шүлэг хэрэгтэй байна гэдэг. Тэгээд энэ аян дээр нь үг бичсэн. Тэгээд бид одоо бүгд байж агаад энэ уран заяа нариука бид нар ингээд байж агаад. Тэгээд ингэж бүгдээрээ сууж агаад энэ аян дээрээ үг бичсэн тийм бүгд гэдэг. Бүр хамт ингэ сууж. Одоо би жишээлх юм бол ганцаараа сууж агаад шүлэг өчнө шүү дээ. Энийг бол бүгдээрээ сууж агаад ингэ бичсэн. Аян дээр. Бүгд анх яаж нэгдэж ирв гэдэг. Аян дээр энэ аяа хийгээд хөгжмийн зохиолч нь өөрөө танд санал тавьсан уу? Тий аяа хийгээд хөгжмийн зохиолч надад одоо уцсан байхгүй ороо. За ийм аяа хий байна. Энэ дээр нэг гоё шүлэг хийх хэрэгтэй. Гоё шүлэг тохируулж хийхгүй бол энэ өөр шүлэг бас болохгүй байна гээд тэгээд намайг дуудсан. Тэгээ энэ студид дээр их шиг студид дээр. Тэгээд би очиод тэгээд бүгдээрээ цугласан. Уран заяа аюука бид намайг орлогын гавьтгалд найдан жаах. Тэгэл ингээл бодоол энэ аян дээр ямар шүлэг таарах вэ гэж бодоол.
тэгэл бичсэн тийм дуу байна. Энийг бол бас бүгд сууж байгаа хажуугаас хараад намайг бичлэхийг хараад тийм ээ. Ингэж бүгдээрээ бичсэн шүлэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр их олдогтой одоо хөгжмийн зохиолч нь сууж дуучин тийм ээ. Тэр фонограм тэр хөгжмийн найруулга хийдэг хүмүүс манаас сууж ерөөс ингэ сууж байгаа бүтсэн ийм бүрэн бүрэлдэхүүн дээр шүлгийг бичсэн. Тэг харж сууж бичсэн тийм сайхан бүтээл. Тийм учраас би энэ дуу их содон санаад заримдаа их санаанд дөрөсөө тэр биччихсэн үе их сайхан ингээд дурсагтаад байдаг аахгүй юу? Тэгэлгүй яхан. Аливаа орон бүтээл хүүхдтэй байдаг шүү дээ, тийм ээ. Ихэвчлэн магадгүй одоо энэ шүлгэн дээр нэг ая хийгээд өгөөч гэдэг л тийм саналууд явдаг байх гэж би боддог. Тэгэхээр энэ аянд шүлэг хийгээд өгөөч гэд яг аян дээр ингээд шүлэг зохиох нь ямар байдаг вэ? Ер нь аян дээр шүлэг зохиох хэцүү шүү дээ. Тийм баг тийм. Аян дээр шүлэг одоо энэ хязгааргүй гэдэг орон зай дуусна. Бас аян дээр. Тэгээ энэ юу зүрхэн домог. Эсвэрдийн домог. Бүгд аян дээр. Уран заяатай ер нь нийт хэдэн уран бүтээл хийсэн бэ? Уран заяа битгий ер нь 7 дуу илүү 8 дуу хийсэн. Хязгааргүй тэгэл зүрхэн домог, эсвэрдийн домог надад итэг та юу би зарим артжээ. Тэгсэн байна. Тэгэхээр тон удахгүй бас эрдүрдийн домог гэдэг уран бүтээлийг үзэгчтэй хүргэн энэ уран бүтээлээс яаж бүтсэн талаар ярил. Энэ бүтээл энэ эрдүрдийн домог дуу маань энэ зүрхэн домгийн 2 дугаар анги гэж хэлсэн. Тийм ерөөсөө 2 дугаар анги гэж энэ даргая. Ер нь дууны 2 дугаар анги гэж ер нь гаргаж ивэл яасан гэж санаа бид ярилцсан байхгүй. Ер нь тэр нийтийн дууны ч юм уу одоо энэ дууны уран бүтээл дээр 1 2 дугаар анги гэж гаргая. Гэж тийм ярилцаад тийм санаа энэ гаргасан. Тэгээд тэр зүрхэн домог дууны 2 дугаар анги гэж гаргая гэдэг. Бас орон гайдагт найдан жоох аян хэлээ гаргаад тэгээ би бас аян дээр нүгүйд Анхны уран бүтээл бол Хатан зүрхний хайрын байна уран зайтай хамтарсан мөн. Тэгэнгүүт за ерөнхийдөө ингэж хамтарч ажиллаад болохоор юм байна гэдэг дараагийн уран бүтээлүүдээ яах вэ хүү гэж ярилцсан баг тийм үү? Тий, ер нь бас гар нийлнэ гэж байдаг. Энэ би энэ дуучтайгаа бас гар нийлдэг. Одоо тэр чулуун чимгээс тэр араагаар хийгээд тэр аавтаа ингээд дуу. Тэр бас нэг үе тэнгийнх ингээд тавуулаад дуулсан дуу байна. Тэр Монгол наадам гэдэг гүр атом. Бочин таад дуулсан дуу гэдэг бас хийсэн. Тэгээ ер нь дуучтайгаа ингээд зогцоо ярьж хөөрөө тийм ээ. Тэгвэл ингээд санд болгоо штэ ингээд бичсэн шүлгийг ингэвэл ингээд хийгүүл тэр ярилцчээ тэгж бүтээн энэ уран бүтээл скайгоо дайггүй сайн гарнаа л гэж ярилцдаг байхгүй юм шүү дээ. Тэгэлгүй яхан. За тэгэхээр тоглолтоо хийе, анхныхаа бие даасан тоглолтыг хийе гэсэн санаа яг хизэнээс орж ирсэн бай. Ер нь санаа ер нь жилийн өмнөөс яваад. Жилийн өмнөөс яваад тэгээд нэг л нэрээ олж чадахгүй тэгэл явсараа гал тэгэл энэ оны сүүлчээс ер нь шийдсэн дээ. Нэрээ олж чадахгүй явсаар байгаад гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ олон уран бүтээлүүд дундаас энэ уран бүтээлээ сонгосон тухай бас түрүүн ярьсан шүү дээ тий яаж нэрлсэн яасан гэдэг тухайгаа ярьсан. Гэхдээ бас хэцүү л байсан бах гэж бодож байна. Би ер нь эх орны халуун хөтөлтэй нэр өгөж бодсон. Тэгээ эх орн ер нь бид нар одоо үдчилтэр дээш нь үдчилтэр ерөөсөө эх орн ямар ч хүний зүрхэнд л байдаг шүү дээ. Ямар ч хүний сэтгэл дуяатай явдаг тэгээд дээр нь бид нар амьдарч шүү дээ. Хот авуулус ард түмэн тийм ээ. Тэгэлгүй хаа. Би нийгэмшлэн гэж бас эх орн нэг тийм актанд дуулсан эх орноо тийм хайрлах цаашдын залуу үед тийм ээ. Төгөөд илэрүүлэх гэдэг юм уу эх орныхоо талаар одоо ийм зүг талаас нь гэж бодож байгаа. Ер нь амнаас үнэтэй эх орн зүгээр юм байна. Бид бүгд ер нь нэг тулах юм бол амнаас тийм ээ. Үнэтэй бид нэг амнаас үнэтэй учраас тэр үг дээдсэн маань тэр эх орныхоо өмнөөс амаар өгж байгаа шүү тийм ээ. Бид нарт үлдээж байгаа. Тийм учраас ер нь амнаас үнэтэй эх орн гэдэг нь их зүй юм байна гэж. Ер нь таны хувьд эх орны тухай яруу найраг шүлэг
магадгүй ер нь аливаа уран бүтээл тухайн хүнийхээ үзэл бодлыг илэрхийлдэг гэж би бас хардаг. Гэхдээ эх орны тухай шүлэгнүүд бол зарим тохиолдолд өнгөрсөн цаг хугацаа, заавгт эдсийн үлдээсэн одоо газар шороогоо магтандуулсан байт юм уу. За зарим нь бол одоо энэ өнөөгийн нөхцөл байдлыг шүүмжилсэн байт юм уу. За мөн бас ирээдүгөө харсан ирээдүйд яах вэ? Эх орн минь ямар байх вэ гэдэг юм уу. Иймэрхүү сэдвүүд байдаг л та. Таны хувьд эх орны шүлгүүд аль сэдвд харьяалагдах вэ? Ер нь одоо үед бол яг эх орноо гэхээс илүү яг нийгмийн угаа шүүмжилсэн юмнууд их байлаа тийм ээ. Яг тэр бас зөвл баг тийм ардчсан нийгэм. Тэгэхээр би эх орноо ер нь магтан дуулах. Ер нь яруу найрагч ер нь уран бүтээлчд магтан дуулдаг. Тэгэхдээ өнгөрсөн үе ийм бол их бас бичиж явах хэрэгтэй тийм ээ. Өнгөрсөн үеэс бид нэр ирсэн шүү дээ. Өнгөрсөн үе байж ич бид нар өнөөдөр байгаа тийм ээ. Тэгээд өнөөдөр түргэж өгсөн өнгөрсөн үедээ баярлалаа гэж бид хэлэх дуртай юм. Хэмжээс эх орноо өнгөрсөн үеэс ингэж ирсэн шүү. Одоо ингэж л хайлах ёстой тийм ээ. Би эх орнч гэхээсээ илүү нэг чихэн чихрийн цаасаа хаяхаа орон кармалчих байхгүй тийм ээ. Тийм одоо юу гэдгийг эх орныхоо сайхан гэрэл төрөөдөө бас харна тийм ээ. Тэгж харж бичнэ. Одоо ирээдүйн эх орн гэж өнгөрсний эх орн гэдэг одоо ийм их олон сэдвээр бичиж. Одоо цаг бас бичнэ тийм ээ. Ер нь өнгөрсөн ирээдүйг л бичдэг юм байна. Магадгүй эх орны тухай нэг сайхан уран бүтээлээс үзэгчтэй төлөвлөл. Тий эх орны тухай би одоо шүлгүүдээ өөрөө бол шийдэр мэддэг үү? Мэддэггүй юу. За. Ер нь бодогдох эх орн хэрвээ ярьдаг байсан бол яг хүмүүс л эх орн магтанд ийм сайхан эх орн маань тийм сайхан эх орн маань гэж одоо магтанд дуулдаг шүү дээ. Би бол нэг тийм нэг өнцөг гэдэг юм уу нэг бодож байгаад эх орн хэрвээ ярьдаг байсан бол биднэрт ингэж ярих байсан бол үгүй гэж бодоод тийм шүлэг бичсэн. Би эх орн чинь байна гэдэг. Одоо эх орн бидний өмнөөс л ярьж байгаа тийм ээ. Биднэрт өгүүлж байгаа. Тэгээд тэрнээсээ би нэг 4-8 унших уу. За тэгээ. Тэгээд за би эх орн чинь байна. Овооны чинь чулууг зөөдөг хөсөгч нь байна. Оршуулгын чинь модыг зөөдөг хөсөгч нь байна. Ээж чинь зүрхийг дурсан дураач чинь байна. Эцгийн чинь дурлан бүтээсэн эх орн чинь байна. Сүүгээ өргөхөд ундаалдаг тэнгэр чинь бай гэж сүн сүлдэг үчийг чамд бэлгэлсэн сүслэх үед чинь залбирдаг бурхан чинь бай гэж сүүлчийн удаа үдэх амь чинь бас юм аа би чиний эх орн шүү гэдэг одоо эх орн биднэрт үгэлээ та хэлж байгаа гэдэг утгаар ийм үзээс бас ер нь янз бүрийн үзээс бичжээ. Сүүлийн үед таны хувьд хөөхд залуучуудыг хараад магадгүй ямар сэтгэл төрж байна? Эх оронч сэтгэлгээ тэдний дунд хэр байна гэж харж байна. Ер нь сүүлийн үед манай залуучууд их гоё болсон шүү дээ. Ер нь хандлага, эх оронч сэтгэлгээ тэр одоо эх оронч хүмүүжил гэдэг юм уу? Ер нь нийтлэг тийм надад бол их гоё болсон харагддаг. Яг гоо шүүмжил янз бүрийн хүмүүс ярьдаг л баг. Ер нь сэтгэлгээ арай өөр болсон. Ер нь их оронч үзэлтэй, ер нь их ухамсар их өндөр болсон бай, тийм ээ. Ер нь тэгэл 90-ад оны сүүч 2000-ад оны бас жоохон тийм ийм хэцүү байсан шүү дээ. Одоо бол эрс болсон байна. Яг шүүмжилдэг хүмүүс байдаг л да. Би бол тэр шүүмжил залуу үеэр заавал тэр дутагдaltaа уруу талаас нь харахаас илүү зөв тийм одоо бол гэгээлэг талаас нь харж гэж бас магтаж тийм ээ. Уран бүтээлч гэж байх нь бас тэдний цаашдын юм чинь дэм болно шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд чинь их өөр болсон. Их оронч ер нь хамаагүй өөр болсон байна. За тэгэхээр амнаас нүтийн эх орон тоглолт маань 1 сарын 28-нд Монгол Бүхий өргөнд болох байгаа. Тэгэхээр тоглолтоос цөөхөн хоног үлдсэн учраас үзэгч та бүхнийг тоглолтынхаа билетийг яарвчлан худалдаж аваад тоглолтоо үзээрэй гэж бас уриалмаар байна. За таны хувьд оюутан цаг хугацаагаа дуусвал анхны шүлгийн уран бүтээл, яруу найргийн уран бүтээл анх хизээ яаж төржээ? Би ер нь багасаа бичсэн шүү дээ. 6 дугаар ангиасаа
Тэгэл нууцаар хичээл, нуугаалтыг ашиглая гэж. Тэгэл тэд ямар дэлгтэй байх вэ тийм ээ? Тэгээд яг тэгэл өөртөө хичээл нуугаалт. Тэгээ багасаа хичээл орхичоол сүүлд нь цэрэгт байхдаа бас нэг эргэж сэргээ жоохон хичээл. Тэгээд бас орхиол. Тэгээд ер нь тухайн үед орхисон ер нь бичээгүй. Тэгээд ер нь хамгийн сүүлд 10 оноос л хэлж 11 оноос тууштай бичихсэндээ. Ер нь хүүхэд байгаасаа л бичсэн. Тэгээд орхиол бичээд орхиол тэгээд тууштай бичихсэн маань ер нь 11-2 оноос 10 оноос хойш бичсэн. Хүүхэд байхдаа яг ямар сэдвүүдээр бичдэг байв? За оюутан болоод сурч боловсроод гэдэг шиг тий. Тэгэхээр сэдвүүнээ өөрчлөгдсөн нь ямар байсан бэ? Хүүхэд байхдаа тэгэл ер нь ээж аав хальт болчихсон. Би ч нэг аавыгаа гасаа тариаланд явдаг. Бас ер нь тэгэл нэг хагасаа бүтэн сайн болонгууд гүчин газар тариаланд ер нь тэгэл 8 жил дааж явсан юм дээр газар тариалангийн тухай чадахгүй л гэхдээ өөрийнхөө бичнэ. Тэгэл ер нь л хүүхдүүд аав ээжийнхэн тухай л бичнэ. Ер нь тэгэл их сонир л доо сэдв юм өөрчлөгдөн гэж яг хөө тэгэл дараа нь бичсэн ч гэсэн тэгэл яг л тэр аав ээж юм л байгаад байдаг. Тэгэл жоохон утгаасаа гараад хол жоолоор утгаа цагаад утгын тухай бичнэ. Утгаасаа гасан тухайгаа бичнэ тийм ээ. Тэгж л бичдэг. Хүүхэд байхдаа бичсэн ээжийн тухай шүлэгнээс номонд нь мэдээж орсон байх тийм үү? Ороогүй шүү дээ. Тийм үү? Тэр номонд орохоогүй л дээ. Өөрийгөө голсноо тийм. Надад тэр яг тэрийг би сүүлд асуурж бүр арай жоо одоо үедээ тараа асууж бичсэн юм ганц нэг би шүү дээ. Тэр хүүхдээ хэцүүлдэ. За тэгэхээр том утгагүй бас нэвтрүүлгийн төгсгөлд одоо ч чулуун чимгийн 10 хэрэг гээд уран бүтээлийг бас явуулах байгаа. Энэ уран бүтээлийн талаар бас ярил чулуун чимэгтээ анхны уран бүтээл үү, хэд уран бүтээл үү, за тэгээд хэдэн уран бүтээл хий гэдэг талаар. Чулуун чимэгтээ бит хоёр нэг 3-4 дуу хийсэн. Тэгээд хамгийн сүүлийн 10 хэрэг чулуун чимэгтээ ярилцаад ер нь тэр 10 хэрэг Үрхангай аймгийн 10-ан талтал одоо тэр манжи үед 1770-аад онд тэр явж исэн тэр морь. Тэр хүлгийн тухай нэг дуу хийя гэж бас ярилцаад тэгэл ярилцчаар хоёлаа дүүг би одоо дуу хийж яваа судалж байгаа л бичсэн дээ. Их сайхан дуулсан манай чулуун чимэгт маш их таалагдсан. Тэгээд урлагаас төгсөн цэвэр авдан бай нэгэд ингээ сайхан дуулсан да. Бусад уран бүтээлүүд нь ямар уран бүтээлүүд хамтарч байна? За манай Эрүүл Чүхэгийн My Love гэдэг дуу аймагт бас сайхан дуу хийсэн. Болд мөнгөн цэцэг гэдэг дуу энэ Осын ятаг гэдэг бас 2-3 дуу хийсэн. За тэгээд тэр мандахта манай харангийн чок харах гэдэг бид наад винтер палш хүүхчнүүд гэдэг бас дуу хийжсэн. Тэгээ харан хамтлагтайгаа бас Монгол гэдэг дуу наад би өөрчнийг наад нээлтийн дуу хийжлээ. За тэгэл өөр одоо тэгэл Чингүн жавтайгаа 100 болдог баг. Одоо урлагийн гавь сэтгэлтэн пүрүсрэн. Тэгээ бид 100 болдог баг. Сайхан дуу хийсэн. Одоо тэгэл нэрлэвэл ингээл байна да. Мэдээж нэвтрүүлгийн цаг бол хүрэхгүй байхад тэр уран бүтээлүүдийг нэрлээд магадгүй уран бүтээлийн өөх төхийг ярил бол нэвтрүүлгийн цаг хүрэхгүй байх тийм ээ. Тэгэхээр за тоглолтондоо үзэгчдийн авиралын нэвтрүүлгийн цаг маань бас дуусах төгсөж байгаа болохоор за одоо манай тоглолт ер нь 4 хоног үлдсэн. Тэгээ их сайхан тоглолт болно. Сайхан гоё одоо юу гэдэг нэг сүрприз тийм ээ. Билег дүүрэн байна шүү. Тэгээд сайхан дуужд маань одоо хамтдаа хийдэг дуужд маань ирж дуулна. Та бүхэн яраарай. Сайхан тоглолтыг та бүхэндээ бэлэг барина. Ингээд 30 орчим дуучин зугсан их сайхан тийм зэнгүүн болно. Та бүхнийгээ уйдахгүй гэж амлаж байна. Тэгээд хөрөлцөн нэрээрээ гэж
урж байна да. За тэгэхээр таныг бол яруу найргийн зохиосон гэдгийг төдийлөн мэдэхгүй ч гэлээ гэсэн яг тэр дуучны тэр уран бүтээл гэдгийгүт миний хувьд бол ер нь ихэнх уран бүтээлүүдийг бас мэдээд байна. Тэгэхээр таны уран бүтээлүүд мэдээж хийт уран бүтээлүүд байгаад тах шиг байна. За бүхэн өргөөнд 1 сарын 28-нд яруу найрагч Чагнаад Оржийн хийт уран бүтээлүүдээр бас нэг оройг сайхан өнгөрөөх байхаа гэж найдаж байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Тэгээд би бас танд энэ хоёр тоглолтынхаа хоёр урилгыг бас танд энэ дэшрэмд гардуулж байна. За баярлалаа. Тэгэхээр 1 сарын 28-нд Монгол бүхэн өргөнд очиж гоё тоглолт бас үзэх нь байна. Баярлалаа. Тэгээд ээжийн тухай дан хоёр зүйлээс бүрдсэн бас намаа ингээд. Оо ямар гоё. За баярлалаа. Нэгснээ ялгамдуулаад хэлчихэж байна. Та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Ажил үйлчлүүлэг өргөж өдрөг байгаа гэж бас ерөөё. Маш их баярлалаа. За баярлалаа. Ном бэлгэнд авсандаа бас маш их баяртай байна. Бэлгийн дээд бол ном гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. За өнөөдрийн их үйл ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэн дуучин Чулуун Чимгийн 10 дугаар хээр дуучин Уран Заяагийн Эртүрдийн дом гэсэн уран бүтээлийг хүлээн аваарай. Баяртай үзэгчдээ. 1709 он айгүй эзэн гүний хошуу. 1000 гаруй хурдан хүлэг уралдсан их таньшиг наадамд 10 гаруй хэрмэр төрүүлэн ирж Монгол даяар нэрээ дуурсгажээ. Сайхан наадаж байна. Энэ хэрмэр гүйцэтгэхгүй хордон буян гимлээ. Эми хүнээр шинжүүлсэн морины хордлагч юу бол та харж ил бай.
энэ цагаас хойш айгүй эзэн вангийн хошууны нутаг шар талыг 10 тал хэмээн нэрийдэжээ. Совент хайрми